Зэнга аудио Монгол хүний оюунд хөрөнгө оруулъя. Хотчлт зохиолч Эрхэнбаярын Мие гомб. Зохиолыг үнэлсэн Доржийн Зоригтбаатар. Аавын аралтай аав, ээжийн энтэй ээж. Буурай аав Жамбал Доржийн Содном Дорж таныхаа ачийг цугсахынч хариулж ядаагүй хөөчин анхныхаа номыг таньдаа зориулж байна. 1-р бүлгийн 1-р хэсэг. Эвен тэтгэгч Төмөн төмөрт компани. Эцгийн холчийг их ойртуулж, эхийн илбэрлэр хүү хүмүүжнэ. Мянгатанд биш ч малчин айлын ганц хүү Жамбал Доржийн Содном Дорж аавын дэрэгдээс холдож үдсэн ч аймгийн төвөөс хэтэрч шалаагүй. Дунд сургуулийн 9-р ангийг дундын дүнтэйгээр дүүргэж 18 насыг амталсан даруйда цэрэгэрийн албыг нэр төртөөгөөр нэгхэн жил хааж, нэг сонгуульт жилээс дараагийн сонгуулийн жил хүртэл хөдөө айлын хөрөнгөний эзэн сууж, өдөр хоног сар жилүүдийг жаргалтайгаар жавхалцаж, эхэн зандарвал залхуурч, эцхэн найрлбал найрамдж, найзуудтайгаа нийлэн наадаж өнгөрүүлнэ. Мал сүргийн тоо толгойг эрс нэмэгдүүлж, эцэж цуцхааргүй их тарга твэрэг авахуулж сурч, арилжаа 8, хадлан тэжээл, отор нүүдэл гэдгийг насандаа багтамгүй сайн хийж, эцэг ихээ мянгат малчин болгох нь нэлээд өгч, бас болоогүй сум нэгдлээс саашаагтан шагнагдах болсонгүй. Урай ав болон эцгийн эрдмийг өөртөө өвлөн авч, энэ жилийнхээ сумын наадамдаа 3 айраг түрүү авчихсан. Бүхийн барилдаандаа 3 даваад тугаад тойрчихсан. Ёстой л нөгөө наадамд 3 даваатай, найранд 3 дуграатай, өврийн хангайн ханагар сайхан ир. Зуны адаг сар хэдийнэ гарч баяр наадмын үлрэл эцэслэж хорим найрын сар эхэлж бөөг сануулан хоол ойроор хөл хөдөлгөөн хөөр баяр ихтэй. Машин мотоциклийн моторын дуу хангайн уудан бэлчээр халуусны голын их хаахан баруун ингрээр хадаж хоошоо урагшаа тоост зам татуулан давхилдана. Харин тэдний хот айлаар нам гүмхэн налайн байлаа. Намар өдрийн наран магнай дээр хэлбэх үед Содномын таньж мэддэггүй хот газрын хэдэн хүн урьж залуулалгүй, угтаж тосуулалгүй, гэнт тамиран тасарсан хөгшин хар банхрын хуцуулсаар айж имэгч зүйлгүй орж ирлээ. Тэр хүн бол аавынх нь унган багийн найз Баднасан. Багаахын насандаа энэ халуун усныг олдоо хамт тоглож өссөн болохоор хинээрч заалгалгүй олоод зориод ирсэн хэрэг. Уг нь бол хотоос ирсэн хүн ирэхээрээ найдвартай төөрдөг. Төөрч бүдэлсний Содном хүн мотоцикло унан тосдог байлаа. Өдөрдөх албан тушаалтан гэж харагдахаар биш ч чамлахааргүй том хүн гэж Содномын ээж нь гарч орон хоолунд бэлдэх зураа шивнэнэ. Жамбал Доржгүй харин хууч хөөрөлдөж зорьсон хэргийн тойруугаар сургалсанд томоохон гэрлэх гэж байгаа. Хурим найрын идэ будаа гүнэг мөсөн ээж шуушаа бэлдээд аваад явнаа. Булцгар охиныхоо найрыг өргөн дэлгэр хийн. Танаах л хизээний сайхан айрагтай да. Найран дээрээ 8-ны биш амны айргал сөгнөндөө хэмээн даналцсан. Содном хүүч дотроо дургуйдсан. Үгүй юунч дураараа юм бтэ. Энэ хот газрынхан ч авахтаа бол уургын моршгөл, өгтөө бол хоньны өлөнгөөс хэтрэхгүй улсдаа гэж бодон айраг аяглан тойруулан суулаа. Аав нь харин эсэргээрээ сархтын бэлэг хүрдсэн сайн жалдаг ир шиг маш урайлгахнаар "Оо, тэгэлгүй яах вэ?" гэж тал зассан мишэн. Хэсэг хугацаанд тэр хоёр ярилцаж тохиролцсон. Содном Дорж аавынхаа даалгаврыг аван нэг голын хідэн найзуудаа өннөөс дүүжилсэн жижиг хар утсаараа дуудаж мах бэлдэх нөр их ажилдаа ханцуу шамлан орхоор зундаа сэргэн будаж барьсан шин цагаан бүрээстэй том хантай гэрээс найзуудын бараг харахна гэж баярлсаар гарлаа. Зүүнээс баруун луу алс холд харц шидэн дүрлэгэр том нүдэрээ ширтэн зогсдол гэрийн баруун хаяанд наалдах нү гэмээр шахан зогссон жипний хойд хаалга хагас онгойн "Хүй банда. Нохой зүгээр үү?" гэж маягтай наргагүй жаахаа охин шиг хоолоогоор гуншлаа.
Содномд орж тэнтэй хар цонхны цаана хэн байгааг харж чадаагүй юм хойно хариу маяглж хоолоо зассан нарийнхан оолоогоор "Нохоо зүгээрээ" гэж уянгалуулж орхилоо. Жаахан гэж бодсон охин нь бодлоор нь биш байж адуу үхрээр ярвал шүдлэн насны гэмээр бүсгүй хаалга савн бууж ирээд "Тэнийг хөдөө юм чинь айлгуутж гин" гээд гэрлүү зөрөөд орлоо. Содномын эдсэн гэж жигтэйхэн буугаад алхаж явгаа нь нөгөө зурагтаар гараад тайзан дээр алхаад байдаг хөөхнүүд шиг нүрээ бүрэн халахалсан том хар шилтэй ядчил гуй хасаа гэлзуулаад хөвчнөөс өөр юмгүй шахан буугаад ирсэн болохоор тэр байх. Ёр нь харахгүй шүү дээ. Мань хүн чинь амьдралдаа шавар түрүүний голын золоогоос өөр сайхан бүсгүй амьдаар нь харж итгэлтэй зоригтой харьцаж үзсэн биз дээ. Найзууд нь ч нэг нэгээрээ наашлан байгаа нь харахад ил сонсоход тод. Өнөөх шумуул буюу хятад мотоциклийн дуу хангинсаар тайзан дээр гарсан эрэгтэй бүжгийн хамтлаг шиг бүгд бүрэн цуглараад Содном найзуудаа түрүүний болсон явдлаа хачир нэмэрлэн нэрээчнийг онгоо итэ багтаа нараггүй ярьж хамтдаа инээлдэцгээж тэрнийг сонссон найзууд нь нөгөө хотын согоог харах хүсэл өвөртлөн гэрийн зүг сэмхэн харц унгаан байлаа. Сайхан муухай том жижиг гэж ялахын аргагүй бийха өв тэгш 5 сайхан дэрсгэн залуус жамбалд оржхуйн зааж шүдэлж өгсөн хоныг нэг нэгээрээ хөлдөж авчран хөндлөлтөн мордоод ах нарыг үзээд хөөрн цугларсан хажуу айлын банд нараар өвчүү төшүүлэн янзалж эхэллээ. Баднасан ах нь том дуугаар "Гарч энэ ихчтэй тусал" гэж охиндоо хэлээд эргээд инэн ярианта орж байгаа нь зургтын дууг давн сонсогдно. 5 залуугийн нууцхан хүслээр тэрв, аавын дуулууртай охины дүрээр тэрв. "Би юу хийх вэ хчээ?" гэсээр ээжтэйгээ бас Содномын ээжтэй хамт гэрээс гарч ирэн өнөө хэдийн зүг алхаллаа. Согоо шиг охиныг харсан Содномын дүрсгүй дөрвөн найз нь ивэртэй туулаа үдсэн юм шиг шагшин шуугж гэзэгний үзүр гэдэг хөмсөг ахын дуулсан дууг хоороороо хоршин бие биесээ баясгана. Содномч бандсан хүн ална гэх чинь болж харж үл чадан дэмэл хоньны нэхийгээ хүчтэй нудран өвчөж зүрх нь төхөөрүүлэх гэж байсан хоньны зүрх шиг савлна. Шалиг сайнаа гэх найз нь "Гчиж ийм сайхан амтны өдөөс маяглж чаддаг ээдтэй бас зайтай юм а" хэмээн шогулж чанга инээн. Бантах байдал нь багахан ч гэсэн багассан уу яасан. Хайлгүйгээрээ дуудулсан охин луу хаяа нэг харц шидэн байтал ажлын эв дүүтэй нээлт харагдаж урд өмнө нь хийж байсан юм шиг л сурамгай гэгч нь хоньны эдсийг Содномын ээжийн заавраар цэвэрлэж харагдлаа. Нөр их ажил шиг санагдаж байсан ч 5 тооны эдэр залууст нөлөөссөнгүй дуусах шатандаа орж ууцаар эвдэж янзалсан далбгар бас годгор сүүл болсон махыг л бүтэн үлдээж бусад махыг жижиглэн жиргээд хайрцаглахад бэлэн болгоод баг гэрт загсаахаар өрлөлөө. Содномын ээж улааны ажлын зайгаар хэдийнэ гадаа гал түлэн шинхэн хоньныг эзс баг гэрт гүйцэд шулаагүй яс үгээд амжжээ. Тогооны таг бүрэн тавихааргүй дүүрэн буцлах тарган хоньны мах тагныхаа завсраар борлож харагдана. Үнэр нь үү дээр нэл амт нь амаар нэг амтагдахын үед ажилд оролцсон гартай хошуу дүрсэн амтай болгоныг дуудан гэрийн бэсрэг найр хийхээр их гэрлүү орцгоолоо. Гэрийн баруун багны хажуугаар учраа мэдэхгүй чихэр жимс харан баясаж шалдагнан сандаачиж халтарцсан хүүхдүүд мөн тэднийг эрхлүүлэн эгдүүрүүлж байгаа хотын гээчид харин зүүн хаяагаар хөдөөгийн гэгдэх Содномын найзууд болон том жипний бараагаар ирсэн хатуу дарсанд хөгшин ханыхаа дайтай дурлсан ах нар сууж өг чагнан өгүүлбэр нэмэрлэнэ. Хоймроор Содномын аав нь аавынхан найз Батнасан нэлээд хөлчүүрхэнгүй ярилцах сэдвийг санаачлан суулаа. Содномын найзууд нь ч өлсгөлөн боохоо адил мах айргийг хослуулан Улаанбаатарын унган иргэдэд гайхуулж байгаа аятаа идэж Батнасан ах чи нэг нэгээр нь эцэг эхийн лавлаж мэддэг нэгнийхээ онгоог нь ярьж мэдэхгүй нэгнээ таних гэж хичээн бүр буухгүй нэгэнд нь намайг ээж аваасаа асуугаарай хөө магадгүй тань байх гэж бардамнана.
зочид хөлч хүрхэж эхэлжээ. Учир юу вэ гэвэл Батнасан танай хүү чи сайхан хүү юм аа. Хүүгээ малчин болгохгүй юу? Гэж харамсах хөнгөтэй асуусанд аав нь энийг л яриасаа гэж хүлээсэн юм шиг асуултын шүүрэн авч харин тийм ээ хэцүүгэн л байна. Муу хүүгээ өөршгөө хоньны хотноос хэтэрч үзээгүй хоолны мах бэлтгэхээс өөр мэрэгжилгүй болгочхмооргүй байна да Батнасан минь гэж Содномын төсөөлж байгаагүй хариултыг уран үг нийлүүлэн нэг хундаг сархад барин өглөө. Содном тун их гайхаж аав урд өмнө нь ерөөсөө ийм юм ярьж байгаагүй дээ. Согтсон болов та гэж бодлогошрон яриаг нь цааш чагнан суутал тогоон савны урдаас түүний ээж хэлээд юу хвэ Батнасан минь чи нэг юм үзэж нүд тайлсан хүн байна та. Муу хүүгийн маань өөрийн хүүшгээ бодон хот газар авч яваад эрдэм номын мөр хөөлгөж үз гээд уулгалан ухааруулан хэллээ. Содном мэл гайхан юу вэ? Хүний амьдрал гихч чинь ийм амархан шийдэгддэг бас өөрчлөгддөг идүү гээд бодож амжаагүй байтал Батнасан тэгэлгүй яах вэ? Эннээс хялбар зүйл гэж юу байх вэ? Би чинь өвгөө хүн шүү дээ. Хөргнээ болгоод ч болох нэ өөрийн хүүшгээ авч явъя. Надад өгөөд явуулчихаа. Хэмээн бараа таваар эдзүүл авч явах гэж байгаа тээврийн жолооч шиг тас инээн охин луга харцуунахтал охин нь ичих гэхээсээ илүү уурлаж аавыгаа нудран амандаа бувтан байлаа. Содномын найзууд бүгдийг сонссон учраас гарыг согъё хэмээн шивнж хэлээд гэрийн гадна ярьсан яриа хэр зайнаас гэр дотор сонсогддог вэ гэдгийг мэддэг хүмүүс шүү гэсэн шиг гэрээс холдон за миний муу найз чи явах нь тодорхой боллоо доо. Гэхдээ энэ сайхан цогоо шиг амтнд эзэн сууж энэ хар тэргийг хотод унж давхих нь дээ гэж инээлдэцгээж сумын төв оръё хэмээн уриаллаа. Содном хүүч итгэж ядсан байдалтай хэлэх үггүй болж гэрээс гарч ирэн гадаах зуух руу явах гэж байгаа ээж дээрээ очин хошуу амаа унжуулан дахин нэг лавалтал. Миний хөө юм үзэж нүд тайлаа. Эрдэм номын мөрхөө. Одоо цагт мал дагаад ам тосддог хөг өнгөрчээ хэмээн зоригжууллаа. Содном тэгвэл ээж би төв орчхоод ирье гэтэл ээж нь ааваасаа асуу гэж нүгэлдсэн сүрлэг тэнгэрээс өдрийн од шүүрэх дайны хүнд даалгавар буулган буцаад баг гэрлүү яран орчихлоо. Содном хүүч тэр эрчэндээ их гэрлүү хулган харан гитэж байгаа муур шиг ороод айдуу дуугаар ярианы өнгөө зөөлрүүлэн аваа би ойрхон гарчхаад ирье гэлээ. Жамбалд орж байгаа хүн амтны дэргэд хатуурхан загнаж үгүй гэж хэлж чадсангүй. Маргааш Батнасан ахтайгаа хамт хот явна шүү. Авч явах юмаа бэлдээд яваарай. Бас чи замдаа машин барин шүү дээ. Батнасан ах чинь ядарсан байна гэж өнөө шин юу болох хаачих гэж явгааг гадарлсан янзтай хэлээд тагш дүүрэн нэрмлээд дахин залгиллаа. Содномд орж өөрөө хот гэдэг их айлыг зурагтаар харан шохоорхож очиж үзэх юмсан гэж мөрөөдөж байснаас үзээгүй тул явах юм бөөн хүслэн. Тэр ч утгаараа яаран гэрээс гартал хэдэн найзууд нь яасан өвгөн гэд хүлээн зогсож байгааг харан бас энэ хідээсээ холдмооргүй санагдана. Яалтчгүй авч явах юмаа бэлдэж баглан угаасан хувцснуудаа өгүүлж аваад муу хүрэн хамбан дээлээ давхарлаж өмсөөд гэгээ тасархын үеэр мотоциклуудаа гэрийн хаяагаар игнүүлэн тавиад Содном портроо унан 5 найз сумын төв орохоор гэрийн гаднаас хөөрсөн хүний хөлийн дэвсэлт гэмээр хүчтэй хаацлан хөдөллөө.